Эрхэм үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгахыг танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ толилуулан хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийнхаа дугаарт Монгол улсын гард Батнасангийн гончиг дамбыг урьж оролцуулахаар алдар спортын хорооны гадаа ирсэн байна. Тэрээр энд үндэсний бүхийн бэлтгэлтэй байгаа гэдэг мэдээллийг тус хорооноос өгсөн. Тийм учраас хамтдаа ороод танил хүн нэвтрүүлэгт орооч гэдэг урилгыг тавиад үзье. Замарсэнд бүхчүүд бэлтгэлээ хийж байна. Бүх сонирхчдын дунд бол танил хүн нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтэй бүхчүүдийнхаа нэрсийг бас өгөөч гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Харин бүх сонирхчдын зүгээс бол маш олон бүхчүүдийг нэрлэлний дотор бол гожиг дамб гардыг үл хэлсэн байгаа. Тэгэхээр түүнийг бол нэлээд тийм чудагтай бөхөө. Тийм учраас бас энэ үндэсний бүхийн талаар бас сайхан яриулмаар байна гэдэг ийм зүйлийг хэлсэн учраас энэ удаагийн зочныг сонгож авсан байгаа. Ингээд хамтдаа очиод уулзаад тахъя. Сайн байна уу та? Тийм телевизийн танил хүн гээд нэвтрүүлгээс явж байгаа юм. Өнөөдөр таныг нэвтрүүлэгтээ оруулах болох болоо гэд шууд хүрээд ирлээ. За, танил хүн гээд нэвтрүүлэгт би та бүхэн зориод ирсэн учраас оролцъё тий. Өнөөдөр ямар бэлтгэлтэй байна та? За, өнөөдөр манай үндэсний бүхийн бэлтгэл хийгээд байж тий. Энэ ойрд бэлтгэлтэй байгаад байна уу? Ойрд ерөнхийдөө байнгын бэлтгэлтэй байгаа. Тий, одоо ер нь бүхчүүдийн бэлтгэл нэлээд жигдэрсэн. Сүүлийн үед байнгын бэлтгэл хийгээд бэлтгэл бас гайгүй чигдэрж байгаа тий. Байнгын бэлтгэл гэхээр 7 хоногт ер нь хэдэн удаа хийх вэ? За 7 хоногт чи 12 бэлтгэл өдөрт 2 бэлтгэл хийж байгаа. Өглөө орой 2 тий. Тийм учраас 7 хоногоос тоон олон бол авчиж байгаа. Энд одоо ханахын бүхчүүд бэлтгэл хийж байна. За энд одоо бас хэд хэдэн аймгийн бүхчүүд байгаа тий. За ерөнхийдөө Завхан аймгийн бүхчүүд байгаа тий. Тэгээд одоо сүүлийн үед хөргөнд даян дивж даян бүхийн клуб гэж зарлагдж байгаа бүхчүүд болцоо. Тэгээ бас өөр аймгийн бүхчүүд хамтралт хийгээ байж та. Даян дивжэнд ер нь хичнээн бүх хичээлж байна. За яг одоо нэг яг энд байнгын одоо өдөр тутмын бэлтгэл хамрагдаж байгаа нэг 30 орчим хүн байгаа тий. За та бэлтгэлээ хийж илээ те. Бид таныг бэлтгэл дуусны дараа өргөжлүүлээд ярилцлага өргөжлүүлье тэгвэл. За тэгж. Одоо жоохон золгоогоос хайж үзье. Золгоо. Таны тухай судалж байхад өсөх ирээдүйд харцагтай нэлээ ойрхон юм байна лээ. Би залуу одоо хүүхэд ирээд алдар нийгэмлэгтэр бэлтгэл хийжсэн. Тэгэхэд одоо өсрөөд байх бол аймгийн арслан хувьд сайн барилдаад жийсэн аймгийн арслан бэлтгэл хийжсэн. Тэгээд дандаа нөгөө нэг зааланд байн бэлтгэл хийж таарна шүү дээ. Тийм учраас надад одоо ахмад сайн барилжсэн үний зөвлөлтөд зааж ийсэн. Би бас харж хийжсэн юмнуудыг харж хийх дуурайх тийм одоо зүйлүүд байсан. Одоо ч гэсэн бас байгаа. Гончиг дамб гардын одоо барилдааныг бол хүн болгон мэдж байгаа тий. Тамирчныхны хувьд бол бас мэдж байгаа. Харин магадгүй бас нэг танигдахгүй зан чанарыг бол та маш олон жил нөхөрсөн учраас бас нэлээд сайн мэдчихэж магадгүй. Ер нь бол дарав хүн. Тэгээ Монгол эр хүний бас их сайхан чанаруудыг өөртөө агуулсан. их бие их олон нийтийн дунд зөв сайхан авч явдаг. Тэгээ ер нь бол тамирчин хүний нэг хамгийн одоо гол том чанар үүдэж штэ хөдөлмөрч.
тийм хөдөлмөрч залуу л да. Тэгээ одоо улсын наадам төрүүлчих болов гэж жил болгоо хараал тогтлоо сууж идэгин. Тэгээд Та хоёр танилцаад баг 13 4 жил болчих тий. Тэгэхээр бас энэ урт хугацаанд бас хөгжилтэй түүх тохиолдож лээсэн баг тий. зөндөө тийм хөгжилтэй наргантай зүйлүүд зөндөө тохиолж ирсэн. Надтай зүг манай хөдөө суманд очиж барилдаад тэгээд тэр үед би нэг жижиг машинтай байсан. Тэгээд зааланд төвд волейбол тоглож байгаад гэрээс юм аваад иргээд явуулчихгүй. Манай бас ч нэг аймаг арслан залуу хоёр ахсан, залуу хоёрыг залуу байсан. Энэ хоёр цуг пэргээл хоёлоо гүгээл явсан. Тэр оройд энэ хоёр вагоноор суугаа хот явцсан. Би хэд хоног гэртээ амарж байгаад хотод ирээд машинаа угаалгасан чинь машины ингээ уртлын күүпер нэг тал нь ингээ хамаг будгийг халцраад ингээ бүр юу болцсон. Тэгээд энэ яасан ингээ гэсэн чинь мэдгүй байл гэдэг. Тэгэхээр би нэг нэгээр нь асуухгүй. Бэлтгэл дээр чамаа мэднэ гэж хэлсэн шүү дээ. Гончгоод гэж хэлсэн шүү дээ гэдгсэн чинь. Үгүй. Гончгоо сайн мэднэ гэх. Нөгөө хоёр чи би барин чи барин гэж булаацалдж хагаад өрүүлээ булаацалж хагаад сургуулийн хашаа мөргөөд тэгээ гүүбрийнхаа будгийг ингээ дүүжгээ халцчихгоотаа надаас айгаад оод өрхөд өгсөн байна л та. Тэгээ би дэрийг мэдхгүй хотод ирээд угаалгасан чи ялгаа болсон. Тиймэрхүү энэ хөгжилтэй юм зөндөө. Тэгээ бид хоёр чинь бас нэг хэсэг одоо бүгчүүд чинь тэгэл ганцхан бас дам барилдад амьдрна гэж байх чинь хамгаалтын албанд цуг бас ажиллаж ийла 2005 онд. Тэгээ одоо алдар спорт хороонд ингээд цуг албаа хаагаад бэлтгэлээ хийгээд барилдал явуулчихж байна да. Аймгийнхаа одоо бүгчүүдийг таньдаг болоод бэлтгэлд гарч яхад арманд гарцсан маань багшилж ийсэн. Жахвах. Тэр жасан гайд маань одоо бас нэлээд олон жил тэрийг одоо бас багшилж өдөрдөж хэлсэн бол тийж бас тэгүүлсэн байна. Одоо чи юу штэ яаж игээд энэ гарыг заруулаад энэ гараа ингээд нуулаад энд нэг барьцаар ингээд өшөөд шүүш. Тэгээд дарж болж байна. Эсвэл бол нэгнтэйгээ уургалуулсан болно штэ. Уургалуулсан бол бүр ингээд гаргачих доош. Дахиад авлаа. Ийш нү. Одоо ингээд уургалуулсан байгаа штэ. Уургалуулчих юм бол бүр ийш нь ингээд лав гаргаад энийг бүр лав гаргангуудаа одоо энийг нуулаад өөрлөг тат. Тэгэхгүй байна биш болчиход. Толгой шаараа хүний энд мөргөн штэ. Тэгэхлэн таны далбааны өнгө юм ягаан өнгөтэй далбаатай байгаад байдаг тий. Харин нодлонгийн наадмаар цэнхэр болгосон байсан уу анзаарсан. Тэгсэн. Нодлонгийн наадмаар цэнхэр далбаа өмсөн. Яг би зүгээр анх энэ яг ягаан далбаа анх л тэгэл нэг ягаан далбаа л хийгээл зүгээр өмссөн шүү дээ. Тэгэл хэдэн жилийн өмнөөсөө барилдсан. Тэгээ нөгөөдхөндөө өөрөө ч тасцсан. Нөгөө хүмүүс үзэгчд ч бас тасцсан. Одоо найз нөхөд одоо ягаан далбаас гоё байна ч юм уу тиймэрхүү юм яриа ш. Тэгэхээр хүн чинь бас тэр нь гоё байгаа юм. За энийг өмсөж ич гэх юм. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө голцоо ягаан далбаатай л байгаад байгаа. Тий. Нодлон яагаад цэнхэр болгосон? За өнгөрсөн жилийн наадмаар яг бас нэг жоохон ач холбогдол мэдээж бүгдөө л өгж байгаа. Тэгээд нэг далбааны мөнгөө нэг өөрчлөлөө бас нэг хэдэн жил ягаан далбаатай барилдсан. Учираас энэ ойн жил нэг сайхан далбаагаа өөрчлөөд тэгэл цэнхэр далбаа хийлгэл өмссөн. Тий. Яг тийм шахав гэж. Одоо давхар болгосон уу? Одоо энийг тул. Энэ гараад тийштэй энийг тулаад энийг өөрлөг утаад. Хараа толгойч ийм хүний за бүгсөө хоошоо тойр. Бүгсөө хоошоо тойрол. Сая халтарчлаа. Сая халтрааг бол яг ийсэхгүй юу? За бэлтгэл 4 цагаас эхэлсэн тий. Одоо цаг 19 цаг болж байна. Яг 3 цагийн туршвал тасралтгүй ингэж хийхээр бас нэлээ их хүч хөдөлмөр шаарддаг юм байна. Би халаалт мих тавтах тэгээ барьцтай барилдаан гэдэг үндсэн бүхний бэлтгэл бол хэд хэдэн одоо үе шаттай ийм одоо бэлтгэл 3 цагийн турш явагдчих. Одоо өөрт одоо байгаа зүйлээ бусдад заана гэдэг бас сайхан. Магадгүй танаас шалтгааллахгүй одоо яг энэ сургалт одоо ингэ явж явах чинь хүндрэл гэж юу вэ? Гарах уу? Гарна л та. Тий. Одоо үндэсний бүхий спорт өнөөдөр нэлээд өртөг өндөртэй. Тэгээд мэрэгжлийн төвшөнд хөгжиж байгаа тийм спорт болж байна. Тийм учраас надаас шалтгааллахгүй одоо
зүйлүүд зөндөө байгаа л да. Тий. Яг би бол бүхий бэлтгэл сургуультаа хийхээ хажуугаар зүгээр одоо сурсан мэдсэн мих ч юм уу те. Одоо бэлтгэл сургуульд хийхэд одоо нөлөөлөх хүчин зүйл юу вэ? Тэр талаас нь бас өөрийнхөө боломжоор одоо ярьж байгаа. За өнөөдөр чинь нэлээ их хүүтэн өдөр байна тий. За өөр цагаагаар маа жаахан хүүтэн байгаад шүү. Харин тий. Та гэрлүүгээ очлоо гэд хэлсэн үү? Гэрлүүгээ очлоо гэд хэлсэн. Гэрийн хүн байгаа юу? Манай хүн ахынд очсон. Баса одоо гэртээ ингээ яарад ирий гэсэн байгаа тий. Би таны тухай нэвтрүүлгүүдийг нэлээ үзлээ. Таны ярилцлага өгчээсэн ярилцлагуудыг харлаа. За. Би бас өөр нэг спортын сэтгүүлч болохоор нэлээ сайн судалж байгаад ярилцъя гэж бодоод. Тэгээд ер нь бол бас бүх болоход танай аавтай нэлээд дургу байсан юм байл тий. Бүх болоход тань ч яг ер нь нөгөө хот явуулах дургу ах шиг байсан шиг байна тий. Аав маань өөрөө айлын том хөвгт штэ. Манай хөгшөө авчин бас айлын том хөвгт байхгүй юу? Тэгээд одоо нөгөө нутаг усаа одоо гал голомтоо ингээл одоо өвлөөл үргэлжлүүлээд одоо ингээл хэдэн одоо үеэрэл явцгаас тусандаа ингээл амьдэрсэн ийм хүмүүс байхгүй юу? Тийм учраас одоо намайг одоо за энэ эрэгтэй хүүхд юм чи яах вэ гэдэг юм уу? За энэ одоо бас нэг хөдөөний ажил хүнд хүчээр юм одоо жоохон дийлэх боломжтой гэдэг байдлаар аав маань одоо ирэхэд хандж ирсэн юм байлээ. Одоо би бас ганц нэг удаа ярианых нь өнгөнөөс ингээд сонсож яхад тийм учраас намайг одоо хажуудаа байлгах тийм санаагаар л одоо аав маань бүх болгох, хотоо явуулах, дургу тий одоо сургууль соёлоос гаргах иймэрхүү одоо санаанууд нь тухайн үедээ бол давмгалж ирсэн. Тий. 3 бандтай л да тий. Манайх чаа би 2 эрэгтэй дүүтэй. Энэ Батланбаатар сургуульд төгссөн л да манай. Нэг эрэгтэй дүү. Тэгээд тийм учраас бас аав ээж хоёрдоо ойр байлгах үүднээс нутаг орондоо одоо суман дээр амьдарч байна манай дүү. Тий. Нутаг усандаа бай гэдэг үүднээс дүүгээ бас өдөө нутагтаа амьдрахт нь одоо бас зөвлөсөн. Тэгээ одоо манай дүүхөө бас нутагтаа тэгээд ажил төрлөгийг амьдарч байгаа. Хот руу одоо адгийн наад зах нь л утаа гэж айхтар зүйл байна. Тэгээл бөглөрөл боломж өгдөг бол бас хөдөөдөл амьдраад байвал стрессгүй сайхан амьдрах боломжтой юм да тий. Тий. Тэр утааны асуудал бол манай хотод одоо бас жоохон хүндэл байна. Тэгээ энэ маань одоо тэгтээ цаг хугацааныхаа уртаар ямар ч байсан сайжрах байх гэж бодож байгаа шүү дээ. Тий. Та энэ бохимддог төрцгийн шийдвэрээс ч юм уу тий. Энэ одоо ингээд шийдчих болдгоо юм уу? Заримдаа зурагт үзээд лидер одоо ингэж хоорондоо хэрэлдэж яхаар улсаа өгчөж болдгоо юм уу гэдэг юм. Мэдээж тэгж бодно. Тий. Одоо харж яхад 2-3 янзаар өөр өөрийнхөө зүвгээд тайлбарлацгаар ард түмэн биднэрт бол айгүй хэцүү байх шүү дээ. Аль нь үннийг яг мэдэхгүй болчих тоххой. Тий. 2-3 янзаар тайлбарлацаад хэн өнөө юм яриад байгаа тий. Тийм болчиход байна бас нэг талдаа. Нэвтрүүлэгтээ очие гэсэн чинь дургуц чинь гайгүй юу? Гайгүй. Сайн байна уу? Сайхан урьдчиж байна уу? Сайхан урьдж байна. За хүмүүстэй. За хүрээд ирсэн дээ. За дэшээс. Танай хүү хоёртой юм байна тий? Тий. Юу өрцөн? Хүш. Том охин. Том охин долгормаа. Долгормаа. 5 настай. За. Хүү тань болохоор жоохон юм байна тий? Тий. 3 настай. Хэн блэ? Сандаг очир. Хүүхдийн нэр бас их чухал. Одоо гарсан өдөр гариг тэр нөгөө 6-аар бүх одоо юмудын зураа те хамгийн тохиромжтой одоо нэр нь юу вэ гэдэг одоо Монгол 6 аргаар нэр тэгж одоо бодож би нэр одоо лам багшаасаа тийм 2 хүүхэдтэй нэр авсан. Хүний нэр одоо уут одоо нэр байх ёстой ч гэдэг юм. Тийм юмнууд өгчүүл дээр үсээ ярьдаг л байсан л да. Гончиг дамб гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ? Манай одоо нутагт тэр үед одоо бас нөгөө нутаг орноороо шүт одоо очиж бас арга зэрэг хийлэгдэх сайн одоо
зурхаа зурдаг лам хүн байсан бэл. Тэр хүн дээр даав манад очиж ямар нэр хүү гэдэг одоо асуулт мэдээж тавьсан байж тарах тий. Тэгээд одоо миний нэрийг за одоо гонч там гэж нэр өгье юм учиртай одоо ингээд ийм хүн бас одоо сайн хүн болно гэдэг одоо ийм юмнуудыг хэлж исэн гэж ярьдаг шүү дээ. Тий. Танайхтай үзэгчтэй танилцуулчих. Тэхөө. За тийм манах. За энэ цом. Энэ үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэрэмжит цом. Энэ би үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлэр төгссөн хүн л дээ. Тэгээ манай одоо сургуулийн захирал ийм одоо үүрд хадгалах цом над дурсгал болгож ирсэн. Хэдэн онд үндэсний биеийн тамирын дээд сургуульд орж ирсэн та? 2006-аас 2010 онд одоо багш дасгалжуулагч мэргэжлэр суралц төгссөн. Тэгээ манай сургуулийн захирал одоо доктор профессор Монголын лавгсрын гэж хүн байсан одоо байхгүй л дээ. Тэгээ тэр хүн манад одоо үүрд хадгалах цом дурсгал болгож ирсэн. Тухайн үед одоо би бас сурж явах үедээ аймгийн арслан цолтой болж ирсэн. Одоо бас шав сургуульд тийм байлаа. За энэ болохоор Төвдөн Дор Жаваргын одоо баримл шүү дээ тий. Төвдөн Дор Жаваргын энэ Булган аймагт болж ирсэн. Наадам тий байна л одоо юу л да. Та ер нь яагаад бүх болъё гэж бодсон юм? Одоо би Ерөөсөө ер нь бол би бүгд л их дуртай л хүүхд байсан. Бүх өдөө одоо өдөөний хүүхэд тухайн үед бол одоо радиогоор бид нар бүх сонсдог байсан. Зурагт нөгөө бүхийн тухай ярьж байгаа юмнуудыг одоо чих тавьж чагнадаг. Тийм бүгд л их дуртай л байсан. Тэгэл тэрэндээ хөтлөхдөө л одоо бүх рүү орсон. Тэр за яг энэ ингэчлээ ингээд бүх болно гэд бүгд л одоо тийм сонирхолтой одоо бодвол тэгэл цаанаасаа одоо тэгэл нэг бас сайхан улсын цолмол аваад барилдчихлээ. Энэ маань одоо тэгэл нөгөө одоо юу гэдгийг те хов заяа ч юм хөтлсөн байлгүй дээ. Тийм. удам бүхий удам Ер нь айлал аав ээж энэ тал айлал. Гэхдээ аавын тал бол бас тийм онцгой өндөр хүмүүс байсан. Аавынхаа өвөг одоо би мэдэн штэ. Их өндөр насалсан нэлээд гарсан. Тийм хүн байдаг. Тэр хүн бол нутаг урсандаа их алдартай тийм өндөр том хүн байсан. Морин дээр ингээд явж байхдаа одоо гүлэм нөөс дөрөөн доошоо урт илүү гарцсан байхад одоо өвдөг нь одоо морины сэрвэтэй чацуу. Тэгээд одоо явж идэг ясархуу тийм зузаан. Тийм хүн байсан. За зүгээр нэг барилдаад айхтар гавья байгуулсан хүмүүс бол байх. Тийм л байна. За. Энэ шүүгийн дөрөвд үлдчихсэн бөхчүүд байна тий. Энэ нөгөө барилдааны дараа хүлийн авалтанд ордог шүү дээ. Шүүгэрсэн бөхчүүд тэр зураг байна. За энэ болохоор содном дорж харцахтай ихэр харилцаатай байна. Зурган дээр байна тий. Бид нар найз үүд шүү дээ. Би нөгөө асуугаад байдаг учраас нь таны нэг гарыг ингээ өгшөөд тэгээд содном дорж харцгаад бүхий албараас хариуцлага тооцоод 6 сараар өглөөдөө барилах эрхийг хасж ирсэн. Тухайн үед яг барилдаан дээр битээр тэгэл хоёлоо одоо тухайн үед хоёр сайн барилдаж байгаа бөхчүүдийн ч одоо бас одоо алаан болно шүү дээ. Яг нь надад бол амар тийм одоо хүмүүсийн яриад байгаа шиг болохоо ütсэн тийм одоо хөшцөн хугалцсан ч юм уу тийм байхгүй шүү дээ. Тий. Тухайн үед одоо би сайн санаж байна л да. Гаранд хөшөө жоохон хөшөгтгөр нь уушаага би ингээд хөвтөд өгсөн тий. Та сүүлд нь тэгээд содном дорж харцгаас яаж байгаа юм бэ гэдэг юм. Эсвэл зүгээр барилдаан байсан гэж ойлгоод өнгөрсөн. Барилдаан байсан шүү дээ. Тий. Тэр бол барилдаан байсан гэж бодож байгаа. Гомдол гаргаагүй юм уу та? Би ямар нэгэн гомдол гаргаагүй. Тэр барилдаан байсан. Тий. Тэр нэг л ийм юм байгаад байгаа. Нөгөө нэг одоо энэ сүүлийн үеийн нөгөө сайхан техникийн дэвшил байна шүү дээ тий. Тэр чинь бас энэ юмнуудыг одоо нэг хитрхи нөгөө ийм одоо болгож харагдуулдаг. Одоо сошиал тий. Тий. Удаашруулаад эсвэл хурдан болгоод ингээл харуулад тэгэнгүүт нөгөө хүмүүс яг тухайн үед нь хажууд нь байгаагүй хүмүүс хөндлөнгөөс харахаараа л одоо буруу зүрөө ойлгоол тэгэл хоорондоо яриад нэг нь одоо тэгсэн байх ч гэдэг юм уу таамаг дэвшүүлэнгүүт нөгөөх нь юу яриад байгаа тийм юмнаас болоод маргаа үүсдэг ч юм уу тэгэл одоо энэ сошиалор жоох олон хүмүүс хоорондоо буруу зүрөө ойлголцох буруу зүрөө одоо мэтгэлцэх тиймэрхүү явдал бол гарсан баг гэж бодож байгаа тийм. За энэ чинь болохоор юу манай Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат Монгол улсын аварга шагж аваргын баримл улсын наадамд арслан цолтой дөрүүлжсэн баг.
Тий. Шагж авраг бол бид нар бол одоо авраг гэж хүндэтгэж ингэж дуусч явдаг. Зүгээр яг албан ёсны бүхийн дансан дээр бол одоо авраг гэж яг бүртгэдэг байгаа. Өнөөдрийн одоо дүрм энэ юмнуудаар бол улсын арслан цолтой төрүүлсэн бүхэл авраг болдог шүү дээ. Тий, тийм л. Танай нутгаас төрсөн одоо том цолтой бөхчүүд одоо энэ жил харцаг төрсөн, начин төрсөн, за өнгөрсөн жилүүдэд жил болгон манай нутгаас начин гол төрдгийг. За яг хөө зүгээр яг заан цолтой бүх одоогоор барилж байгаа бүх байхгүй байна. Тий. За арслан цолтой, авраг цолтой бүх байхгүй байна. Тий. удахгүй болно да тий. Удахгүй болох бах манай нутаг усны одоо бүхэд хайртай хүмүүс энийг бол одоо их хүсч хүлээж байгаа нь ер нь мэдрэгддэг. Тий. За энэ 90 хиймэр. За энэ 90 хиймэр гэж шагнал энэ бол миний одоо хамгийн хайртай шагнал шүү дээ. Тий. Энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ 90 хиймэргээд шагналыг энэ юу яасан? Улсын наадмын нөгөө их нас төрүүлсэн. 5-ын даваанд тунсан 2 бүхийн давсанд нь өгдөг шагнал байхгүй. Тэгээд би нөгөө үзүүлсэн жилээ 5-ын даваанд пүрэв сайхантай тунсан. Би ч 5-ын даваанд 3 жил дараалаад 5-ын даваанд тунах ч юм уу тунарах ирэмбтэй тухайн үедээ байсан. Тэр одоо барилж ирсэн начин цолтой байсан үедээ. Тийм учраас одоо миний тэрийг гэрчлэх шагнал бол энэ учраас би энд хайртай. Тэг миний хамгийн үнэтэй шагнал энэ. За тэгээд дийшээ явах уу? За тэгээ. Бэлэг дурсгалын зүйл буюу өргөмжлөл. Тий, иймэрхүү л одоо зүйлүүд байна да. За миний малгай манай Завхан аймгийн газрын зургалтай энэ. Тий, 9 сувгатайгаа. Тэгээ иймэрхүү зүйлүүд л байж энэ да. Та бүхний байдалдаа мэдээж бас маш их хүч хөдөлмөр шаарддаг учраас унах давах болгондоо маш их баярлж маш их харамсдаг бах тий. Магадгүй бас харамсаал байдаг тийм барилдаан байдаг. Одоо тэр үед л тэгчих байсан юм да гэд бодогдоод байдаг. Байна. Харамсал төрүүлсэн барилдаан гэвэл та маань. Харамсал төрүүлсэн барилдаанууд тэгэхээр тэгэл бодохоор ер нь тэгэл улсын наадмуудаар унсан барилдаанууд бүгдөө харамсалтай байдаг байхгүй. Өсгөдөр начин болж байгаа. 12 онд. Тэгэнгүүт чинь 6-гийн даваанд Баторших намайг 3 хүнээс авсан билүү ялла. Бас 6-гийн даваанд. Тэгээд Баторшихтой барилдсан барилдаан би одоо бас сугдаж өгдөг хүн байхгүй. Тэгээд сугдаал өгөөл ингээл араар нь мордол явсан. Мордож явж байгаа л хөмөрүүлээл яг дорноор л унж байгаа. Тэгэл дараа нь ингээл харахад одоо бас л буруу барилдсан байна. Энийг одоо ийшээ гიშгэх хэрэгтэй байсан байна. Гэл ингээл тэгэл ийм улсын наадмаар хийсэн барилдаанууд гэхээр л одоо жоохон тийм бүгдөө л одоо бараг л хаалттай болчиход шүү дээ. Тий. Таныг би нөгөө бүх сонирхчдоос асуулт асуусан. Тэгсэн чи манай гард жоохон яарчаад идэг юм аа. Яарад хийгээд идэг юм аа. Тэр гэдэг л нилээ хэдэн хүн шүү. Тий яарлаа гэдэг намайг ерөнхийдөө бас хүмүүс тэгдэг үгүйсэн. Тий. Тэг яарж байгаа нь тэр нь ямар учиртай юм гэхээр юу вэ? Би чи анх нөгөө чөлөөт бүхийн секцэнд явж чөлөөт бүхийн одоо барилдаанаар бэлтгэгдэж бүхэд ихсэн байхгүй. Чөлөөт бүх нь өөрөө яадаг вэ гэхээр одоо маш өндөр темптэй те 6 минут барилддаг штэ. Эхнээсээ гараад тэгэл барьцгүй барилдаанд тэгэл ямар ч зогсох хэрэг байхгүй. Ууршаа ингээл ухрах юм бол хэрвээ ард дивжинээс гарчих гад болохгүй штэ. Тэгэл одоо ууршаага зүтгэх нь ингээл барьцгүй барилдаанд. Тэр барилдаанаар анх суур ихэлсэн. Тэрнтэй холбоотой. Одоо манай найзууд хүмүүс ч надад хэлдэг чи яарлаа тэглээ инглээ гэдэг. Тэг би өөдөөс нь тийм тайлбар тавьдаг штэ. Зогсоод байхаар даа хүн ч унах юм уу гэж хэлдэг л та. Тий. Зогсоод байхаар унахгүй штэ. Тий. Тийм учраас тэгээд уршаа явж хүний унгахын тулд уршаа явна. Тэр чинь барилдаа хийж байгаа тий. Би тийм хариулт өгдөг ш бас найзуудаа ч гэсэн тий. За энд отгон тэнгэр харихны зураг байна тий. Монголыг л одоо даасан уул гэж ярьдаг ш. Очирбаа бурхан одоо газарт буусан дүрн одоо энэ отгон тэнгэр хайхныг л гэж ярьцгаадаг ш. тий. Бурхан шашин талаасаа бол тэгж л тайлбарлагддаг юм ш. Тийм учраас одоо манай тал одоо байж энэ да. За ийшээ суух уу. За. Ярьсан байх шүү би тий. Цай өрсөн биш. Таны бага нас их уул суманд өнгөрөөгөө тий. Тэгсээд намайг сургуульд орж ирэх үед аюу манай аав эгч аавын дүү Завхан аймгийн Тосон цэнгийн сумын 1-р 10 жилийн сургуулийн багш байсан.
Тэгээд манай аав чи мэдээж хөдөө малчин байгаа учраас сумын төв дээр одоо тухайн үед намайг оруулах айл байгаагүй. Хөдөөний хүүхдүүд мэдээж одоо сургууль хамгийн том асуудал. тий хамгийн том асуудал. Тийм учраас би тэднийдээ очиж сургуульд орж ирсэн. Тийм учраас би Тосон цэгийн сумын 1-р 10 жилийн сургуульд хамгийн анх эхэлж ийсэж орж байлаа. Тэгээд сүүл рүүгээ их уул сумын сургууль руу шилжиж ирсэн. За тэгээд сүүл рүүгээ бүр одоо би чаа 8 9-р ангийн хүүхд чинь одоо сургууль соёлоо ороход хотод ирсэн юм шүү дээ. Бүхэн секцэд орохгүй. Сургууль одоо 10 жилийн сургууль бол нэг юм байна. За тэгээд багнаас ихээр яг тэгээд одоо хөдөөний хүүхэд одоо хөдөөний ажил юу байдгүй те тэр болгоныг хийгээл тэгэл даав ээжтэй гар хөлийнх нь зүрт зарагдах юмдаа зарагдаал сахилах гуйтах одоо дүрсгүйдэх юм юу байна те тэр болгоныг хийгээл ингээл ийм л байдлаар одоо хөдөөний хүүхдүүдийн нэг адил одоо багнаас ингэж л өнгөрсөн л дээ нутгуусан да тий. Нэг 4-5 настай байхдаа л би одоо мал хонь манд мөр унаал их явдаг гэсэн шүү. Тэгэл одоо хөгшаав тагаа их явна. Манай хөгшаав чинь өөр сүлд 85 6 хүрээд саяхан 10 маруу оны үед л бурхан болсон дөө. Сайхан нассан. Тэгээд одоо хамгийн одоо хүүхдээ хат гоё байсан юм уу тэр л санагддаг. Тий. Тэгэл намайг одоо бодвол эхлүүлдэг гэсэн мэлээ. Тий. Тэгэл мөр унаал дураараа настаашаа дахиал тэгэл одоо хөгшөөтойгоо малд их дагаж явдаг байсан. Тэгээд хавар зуны нөгөө нүүдэл цуслан намаржаа. Тэр үдчээ яадаг байсан юм бэ? Тэмээ танаа зүгтээд байсан. Тий, намайг хүүхд тогт бас л одоо тэмээ өхөр тэрэг одоо хөсгөөр нүүдэг байлаа шүү дээ. 100 намаржааны нүүдэл нэг 20 км найстаашаа нүүндээ. Тэр үед л одоо 100 одоо 6 сар гарцсан байдаг байж таарах байлгүй одоо цусланд гарч байгаа юм чинь их халуунд бүхэл өдржингөө одоо хонь туугаал одоо эдрийн гол ортол нөгөө явна шүү дээ. Одоо хөгшаавтайгаа л одоо тэр ажил дандаа оногддог. Тийм хөхтэйс. Тэгэл одоо намаржаанд цуслангаас намаржаанд дуухад бас л нэг тэр харааны тэр нүүдлээ хийгээл буцсан. Тий. Тэр одоо санаанаас их гардгүй. Жохон байсан болоо тэгжсэн юм уу их ядардаг, их цангадаг байсан учраас их содон байхад. хэр зүггүй хөхтэй та. Гэхдээ манай нөгөө аав ихчил зайлуул тэгдэг шүү дээ энэ одоо. Энэ нөхөр намайг одоо айгүй гоё юм багш байсан чи өглөө болгосон л гэдэг шүү дээ. Сургуульд байж гэнэ гэж цуг байж байгаа. Тэгэхээр одоо бодвол нэлээд дүрсгүй байсан билүү. Гайгүй томоотой байсан бол ихч маань өглөө болохгүй л тий. Тий. За танаа хантай танилцъя. Хаанхын хүн бэ? Аранга аймгийн Батсангил сумын хүн л дээ. Оо за. Тий, санхүүч мэрэгжилтэй. Тэгээ одоо бит хоёр хүү охин хоёр та. Тий, манай хоёр таач юу? Бөхчүүд бол нэлээ ичимхий ах. Тэгээд гард манаас хөдөөний хүн учраас нэлээ ичимхий байсан уу? Яаж одоо анх танилцаж хайрын түүхийг хэлж ирсэн тийм бол. Жохон бүхэн ойр өссөн учраас бүх нэлээ үздэг учраас одоо барилддаг байхад нь бол нэг ийм бүх байна гэд байдаг ч юм уу барилддаг тэр утгаараа бол танил байсан. Манай дүүгийн найз те энэ айгуу сайн ойрттой найзуудтэйсэн. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө хав тасаар хагаад хийж байгаа үйлдэлүүд нь бас их ижлэгэн болчтой юм шиг байна. Тэгээд тэр утгаараа айгуу сонио нэг тийм яг л манай гэрийн гишүүн юм шиг одоо тийм байсан. Тэгэл одоо надад их найз тохирж явахад их төхмөл байсан баг та. Тий, манай Шинбаатар гэдэг улсын начин байгаа шүү дээ. Тий. Шинэ битээрээс 3 дүүхгүй. Тий, 3 насаар дүү. Тэгээд би одоо нэг 16 настай хүүхэд нөгөө бүхэн секцэнд орж байгаа. Тэгээ шинэ одоо надаас 3 насаар дүүхээр одоо 14 5 таа ч юм уу тий. Тэгэл мэдээж ойролцоо хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл тэр үеэс одоо бүхэн секцэнд анх ороод бөхчүүд одоо яаж бас хоорондоо нөхөрлөдгүү тий ингээл тиймэрхүү байдлаар л бид нар ойр байсан л да. Найзууд байсан. Тэгээд яг найзтайгаа мэдээж гэрээр нь орж гарна шүү дээ тий. Тэгэл одоо бид тэгэл мэддэг шинэгийг хичгээл тэгэл нэг мэдж байгаа. Тэгэл суудсан шүү. Тий. Хаяа бас түр тар хийх үе гарна штэ амьдрал юм чи тий. Хинэн төрүүлж буулт хийж өгөө. Бөхчүүд бол би нэг хэрүүлж биш ахаа гэж бодоод байна.
харьцангуй тийм нэг хэрүүл мэрүүл. За ер нь баг шүү дээ. Нэг хэрэлдсэн шүү дээ. Нөгөө нэг Тийм нэг моцлтахаараа битээр аягүй зөрүү. Хойлоо аягүй зөрүү. Тэгээд аягүй хин болтсон лээ. мэдгүй. Ард түмнийхээ мэлмиг баясгаа явж байгаа энэ сайхан хүний гэргий байна гэдэг нь бас их том хариуцлага баг тийм үү? Хэцүү мэцүү болоод биш л те. Зүгээр яг хариуцлагатай байх тийм нөхцлүүд байдаг. Танай энэ бүх болох уу? Бүх болох баг. За энэ хиний өвд вэ? Оожаа юу? Очир жандсан. Бүх болох ч байгаа юм дэ. Суугаач дээ. Ирсэн чим шууд босоо явах гэж. За хаанаас ирсэн? За 10-аас ирсэн. За хин шиг бүх болох юм. Ганцхан махшаал болох та. Чи юу ял та? Манай өдөө улсын сайн болчих юм байгаа. Одоо аав ээжтэйгээд яриад авч гэлсэн. Ээж болно шүү дээ тийм. Энэ юу юм бэ? Би тэдийг танай ээж аавтай хараа сууж байгаа шүү дээ хөдөө байдгүй тий. Ээж аавда мэдчилгээ төвшүүлчих юм уу? За тэгээд манай аав ээж хөдөө малдар байдаг. Тэгээд аав ээж ярьтаа хүн том бүх болно л гэж хэлээ та. Том үг болоорой. Энэ завшаа нэг ашиглаад гэдэг шиг юм болчлоо тий. За танахт ингээд тавуулаа амьдраад байна уу тий? Тэгж байна. 2002 онд би тэрийн нөгөө нэвтрүүлгийг үзсэн чинь нутгаасаа бүх болохгаа гарч исэн. Тэгээд төд удалгүй те 1 жилийн дараа юм уу 2 жилийн дараа сумынхаа наадамд очиод 2-ын даваанд унжсэн гэд тэгжсэн. Тэр үед одоо таны багш цогт хоёр нэг үг хэлж исэн гэд. Яг юу гэж хэлж исэн юм бэ? 2 онд анх хотод ирсэн 3 оны намар багшиндээ одоо орж байгаа. Багшийнхаа гэрт амьдрахаар орж байгаа. За тэгээд 4 оны наадам болдог баха. Чи одоо ч барилданд төрүүлнэ гээл ингээд тэгэлсэн л да. Тэгээд бид нар яг яваасан, очсон. За тэгээд яг очиод барилдал ингээд барилдаа болол наадам болол хамгийн юмнууд ингээд одоо сайхан болол өнгөрж байгаа. Тэг гол нөгөө цаад санаа нь юу байсан бэхээр багшийг болвол манай аав ээж сайн танихгүй, ус сайн танихгүй, ус танихгүй мэдхгүй. А манай аав ээж иргэсэн таньж мэдхгүй те. Тэгэнгүүт нэг нөхөр одоо энд ингээд бүх болгоныг явж яхаар нөгөө нөхөр нь одоо гэртээ оруулсан. За чи бүх болгоныг гэртээ оруулсан. Тэгээ хоёул ингээд цуг байгаад идэг жин шахуу цуг байцсан. Тэгэнгүүт багшийн цаа санаа нь юу байсан бэ гэхээр за чамайг одоо сайн байгаа юм байна те. Ямар ч байсан санаа зовлтгүй байна. Одоо мэдээж тэр аав ээж санаа нэг зовж ирсэн байх. Тэрийг би юм яаж мэдэх вэ? Тухайн үед мэдэхгүй те. А тэрийг багш мэдчихсэн учраас тийм байдалтай байгаа. Тэгэхээр одоо сайхан дагуулж очичоод барилдахтаа голов шүү дээ. Уулзаа танилцаад ингээд ирья гэдэг байдлаар хандаж одоо анх явж ирсэн. Тэр санаагийн тухайн үед нь би одоо ойлгоогүй намайг л одоо барилдуулах гэж шахаад байл гээл тэгж л болсон. Тэгэл наадамч болоод ингээд дууссан. Зохин манай тосонгийн нэг залуу төрүүлээл. Тэгэл наадам дууссан. Манай багш юу гэж хэлсэн хэрэг цаг хугацаа л одоо харуулна да тий. За яг өнөөдөр миний хүүхд төрүүлсэнгүй. Хин эцсийн мөч том цол та бүх болсон байх нь тэрийг л хараараа та нар гээд их олон хүмүүсийн донд хэлж ирсэн. Намайг бүр ингээд гарцгүй болгочихсон л доо. Том цолон төрөхөөс өөр арга байхгүй тий. Тийм байдалд орж ирсэн. Тэр одоо өгд намайг тэгж гарцгүй ухрах зайгүй болгож одоо их л одоо бэлтгэл хийх одоо өөрийгөө одоо зүтгэх ийм л одоо юмд оруулж ирсэн. Онцгой зооны гэртэл биднес хамт амьдэрсэн шүү дээ. 7 жил бид нэг гэртээ амьдэрсэн сонсоод гончгоо маань одоо бэлтгэлээ хийж ураас манай хүүхдүүдийг өсгөж өгсөн юм шүү дээ. Асаргчийн бас асаргчийн гүйцэтгэж л явсан зайлуу. Битэр чи ээлжлэл тэгэл даавуу шуух илдвэм авгаа. За би гончгоог байхад би угаанд чи шудлаа яриад явах тий. Тэгэл тэр маань одоо манай том хүүг бол ер нь бол
ер нь бол өсгөхөд их тусалсан та. Намайг одоо хүү л гээл тэгж шүү дээ. Тий. Миний том хүү гээл тэгин. Тэгэл одоо төөгөнө төр болдог гэдэг. Том байна. Намайг одоо багшинд амьдарч хахад гарч ирсэн. Би тэгэл одоо бэлтгэлээ хийчихэл ирээл дүүгээ салхилуулаад тэгэл хаяа уйлж мөл гарна. Ерөнхийдөө бас авдаг. Тийм л. Олимп дээр бас нэг жоохон таагүй юм болсон. Та бол мэдээж багшаа өмөлцөл өмөрсөн байх л та тий. Тэгэл яг хөө тэгээд мандах дээр найз зүтгэл яг хөө. Тий. Урам сэрэгтэл барилддаг шүү дээ сайхан. Тий. Би бол өөрөө бүхий бүр шимтэж үзэх дуртай. Би бол бүхий сайн үзэгч. Мандахын барилдаа нэг л би үзэх дуртай. Цаг дууссан хойно оноо заацсан шүү дээ. Тэгээд тэр одоо олимпиад сайн оролцохын тулд одоо бүх шатны бэлтгэлүүдийг сайн хийсэн тий. Мандах маань өөрөө тэр хэмжээний угаасаа барилдахаар тийм л одоо ирэмбэн тийм байсан. Ер нь зүгээр анзаарч яхад манай чөлөөт бүхийнхэн ч юм уу чөлөөт бүх барилдаж байгаа бүхчүүд олимп дэлхийээс ер нь медаль аваад ахаар хэмжээнд хүрсэн тэр хэмжээнд бэлтгэгдэж байгаа юм шиг л одоо надад бол би чөлөөт бүхийг үзэгчний хувьд харж ах тийм л байдалтай байгаа шүү дээ. Жил бүр наадмаар допингийн шинжилгээ авдаг тий. Тий. Допинг илэрлээ гээл сүүлийн ер нь бол 2 3 жилд 2 3 бүхөөс тий жилд 2 бүхөөс л илрээд байна шүү дээ. Доод ийм цолтой хүмүүсээс илрээд байна вэ? Яагаад энэ том цолтой хүмүүсээс илрэхгүй байна вэ? Шудраг байна уу үгүй юу гэдэг дээр бас эргэлзээд. Тий. Допингийн шинжилгээ жил болгон авж байгаа тий. За начин цолтой бүхчүүдээс илрээд том цолтой бүхчүүдээс яагаад илрэхгүй байгааг нь бол одоо би сайн мэдэхгүй байна. Яг шудраг уу тий? Шудраг явж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Тий ямар ч тохиолдолд бүгдийг шинжилж байгаа. Тэгэнгүүт л одоо нэгээс хоёр хүнээс одоо тиймэрхүү одоо хориотой бодисын зүйл илэлээс ч гэдэг юм уу тий ийм юм дараа нь гараал байна л да. Бүгдөө л Монгол ард бүгдөө л харж байгаа юм тий. Тийм учраас энэ сэргээш гэдэг бол бүхэд ямар ч хэрэггүй зүйл байхгүй. Тэгээд үнэхээр одоо байдаг хэрэгэлдэг шудраг биш байгаа бол одоо сайхан зохион байгуулалттай энийг бол нэг тал руу болгох нь зөв. Тэгээд сэргээш илэрсэн бүхчүүдээс ч асуухаар зүгээр нэг өвчин намдах баг ийм уусан гэж хэлээд идэв шүү дээ. Яг тэр та бүхэн мэдээж нөгөө нэмэлтээр уурга муурга уудаг л бах тий. Тэр бүхнээс чи илрээд идэг юм уу? Үгүй юу? Одоо юу яаж юм л да. Одоо энэ гадуур уурга витамины дэлгүүр бол зөндөө болсон шүү дээ. Тэргээр зарагдж байгаа юмнууд бол ихэнх нь нөгөө юу байгаа шүү дээ. Жившөөрөгдсөн юмнууд байгаа тий. Тэгээд сүүлийн үед одоо гэхдээ энэ зүгээр юмнуудыг бас энэ сэргээшийн төрлийн бодисонд их оруулж байгаа шиг. За тэгээ нөгөө нөхдүүд маань одоо тэрийг сайн мэдэхгүй байдаг юм уу? Мэдээлэл муу байдаг юм уу те? Тэгээд янз бүрийн асуудалд бас ороод байгаа юм болов гэж би бодоод байгаа. Ерөнхийдөө мэдээлэл бол аюу муу шүү дээ. Яг мэдээлэл хийж байгаа гэж яриа л байгаа те. Тэр нь хүн болгон дээрээ хүрэхгүй те. Яг одоо тийм байгаад байгаа байхгүй. Найраа байдаг юм уу? Найраа гэдэг юм болов шүү дээ. Ийм байхгүй юу? Анх одоо дээр үеэс ахуулаад нутаг орныхоо бүхийг дэмждэг тий залуу бүхчүүдэд дэмждэг ирээдүйд одоо том цол авах сайн барилдчих боломжтой залуучуудыг одоо ахмад цолтой бүхчүүд амлж аваад тунаанаас гаргахчдаг ийм зүйл угаасаа Монгол бүх гэж байхад байсан байхгүй. Тэр нь өнөөдөр нөгөө зах зээлийн нийгэм шилжингүүт бүх юм 8 болчихлоо шүү дээ. Энэ үед одоо найраа болж ингэж муухайгаар харагдах шиг. Би бол тэгж л ойлгож байгаа. Энэ бол яа харахгүй нөгөө яригдах одоо том сэдв шүү дээ. Ягаад гэвэл бас үндэсний бүх гэдэг маань тий Монгол ард түмний минь бахархал байдаг. Тэгээд энэ бахархал минь эргээд худлаа унж өгөөд худлаа даваад идэг. Ийм болчихгүй тулд юу яах ёстой гэж та хардгийг цаашдаа ингээд энэ байдал ингээд гүнзгийрэхгүй. Ганцхан өөрөө ч биш л те. Тэгээ бүх хүмүүс ингэж шүүмжилж байгаа заяа. За ер нь хүмүүсийн хандлага ийм болсон байхгүй. Тэгээ энэнийг харин яаж зөв тийш нь хандуулах уу те? Яаж зөв хүмүүст ойлголт өгөх үү гэдэг л чухал байхгүй. За би одоо 40 нас хүрлээ. Барилдгаа болдог ч юм уу. За хааштай төрүүлэхгүй юм чинь за одоо нэг залуучууд одоо нэлээ олон байна л да те. Зарим нь одоо багшаа гээл тэгж байна. За энэ нөхөд одоо юм гайгүй нэг цол авчиж магадгүй тунаанаас гаргах чиж гэдэг юм уу.
энийг бол одоо арилгахад хэцүү шүү дээ. Тий. Тэгэхээр энэ асуудлыг чинь хүмүүс одоо үзэгчд танаас ч юм уу найраа энэ найрчлаа гэж хэлдэг байхгүй. Энэ найраа. Тэгэхээр одоо яг миний хувьд бол одоо найрааны талаар ийм л бодолтой байдаг. Өнөөдөр гэхдээ юмыг сайн талаас нь биш. Дандаа шүүмжилдэг. Мушгин гуйвуулдаг, тий. Буруу талаас нь тайлбарлаа. Дараагийнх нь хүн өө тэгсэн гисэн гээл нэг хүн дэртэй. Ингээл одоо ийм л одоо болцсон. Би л тэгж л бодож байгаа. Тэгэхээр хүмүүсийг сайхан зөв ойлголттой, зөв одоо мэдээлэл өгөх хэрэгтэй. За цаг нийлээ ороо болчих. Нэвтрүүлгээ би таныг нэг олон төрлөөр бэлтгэл хийдэг. Ер нь бол бүхчүүд тий хийдэг учраас маргааш бэлтгэл дээр тань нэвтрүүлгээ өргөжлүүлвэл болох болов уу? Болно л доо тий. Маргааш та бэлтгэлтэй. Маргааш би бэлтгэл хийнэ. Маргааш хүчний бэлтгэлтэй байгаа. Тэгвэл тэнд нэвтрүүлгээ өргөжлүүлэх үү? Тэгье. За. Хизээс эхлээд чөлөөтлөхөөр хичээлж байгаа. 2000 оны эхэнд бүхэн чөлөөтгөх секцэнд орсон шүү дээ. Хамгийн анхны бүхэн секцэнд орж байгаа чөлөөтгөхөөр хэлсэн шүү дээ. Тий. За тэгээ одоо бол чөлөөтгөхийн бэлтгэл хийж байна л да. Чөлөөтгөгч өөрөө олон гоё сонгодог мэх техниктэй тэгээд олон одоо хувилбартай тийм бүх тэр нь үндэсний бүхтэр хэрвээ хослуулж барилдаж чадах юм бол одоо олон мехтэй болно гэсэн үг л дээ. Чөлөөт барилдсанараа Гарч ирсэн амжилтууд би яг нэг улсын авраг нэг тэмцээн болж ирсэн мөнгөн медаль авсан. Тэгээ 2 3 хүрэл авсан. Нэг Mongolia Open гэдэг тэмцээнээс бас хүрэл авч илаа тий. Тэгээд нэг сүртэй амжилт гаргаж чөлөөтгөхөр бол гавьяа байгуулаа. Гэхдээ үндэсний бүх барилгын тулд чөлөөтгөхийн бэлтгэлийг байнга хийж ирсэн. Одоо ч гэсэн бас байнга ерөөд хийж. Би бол одоо хүүхдүүдэд залуучуудад одоо энэ хүүхдүүд зөвлөж байгаа нь юу гэхээр эхлээд ямар ч байсан чөлөөтгөхөөр бэлтгэл хийгээ. Зөв үрд суур, зөв одоо унд суур. Тэгжээж дараа нь одоо хөөргөнд орчиж барилданд орчиж барилдана тий. Тэгээд тэгжээж дараа нь мехтэй болж ээж хүний хөл зөв авд сурж ээж дараа нь хүчний бэлтгэл хийнэ тий. Эхлээд мэдээж мехтэй болцсон зөв техник сурцсан хүн бол хүчний бэлтгэл хийхэд бягтай болонгууд ч яах вэ тий. Мэх нь одоо даацтай болно шүү дээ. Мэх сурцсан хүн чинь тий. Эхлээд шууд анх шинэ сурагч бол шууд үндэсний бүх штаг хийчихэд одоо ихэн цөвдөд л байгаа юм л да. Тийм учраас чөлөөтгөхийн одоо ач тусвал маш их өндөр. Ер нь бол бас ажиглаад хаад таны үе яг эд барилдаж явж байгаа бүхчүүд бол өөрснөө нэлээд бэлтгэл сургуультанд анхаардаг тий. Яг хажуугаар нь тэгээд дэвжээ авч яваад дэвжээнд одоо залуу хойч үе бэлтгээд байгаа бүхчүүд бол бас нэг тийм олон биш байхаа. Та ер нь яагаад одоо бас энэ дайны дэвжээг байгуулах болсон юм? Яг хоо дэвжээ авч явж байгаа нэг шалтгаанууд бас байгаа л да. Тэгээ нэгэнт мэдээж би өөрөө бүх дотор байнгын байгаа учраас те өнөөдөр одоо өөрөө чадах мэдчих юм уу тиймэрхүү зүйлээ одоо шинэ залуу бүхчүүдэд хэлж ярих тийм хэмжээний юм бол одоо надад байгаа тийм учраас бүх дотор байнга байгаа. Өдөр болгон өдөрт одоо нэг удаа нэгээс 2 удаа байнгын бэлтгэл хийж байгаа учраас тэр одоо хүүхдүүдтэй ярих бэлтгэл хажуугаараа өөрийнхөө бэлтгэлийг хийх хажуугаараа амрах зураач юм уу одоо ингээд юм ярих. Энэ бол тийм одоо хэцүү зүйл биш. За дайн дэвжээгээд одоо байгуулсан байгаа. Тэгээ энэ одоо хосоо өгчтэйгээ бас хамт яриул одоо бас их зүгээр их тий. 6 жил тасралтгүй шүгүрсэн бүх гэвэл таныг нэрлэж байна тий. Тэгэхээр энэ амжилтын ар талд ер нь хэн байгаа вэ? Яг 6 жил шүгүрсэн гэдэг намайг одоо нөгөө бүх тайлбарлаж байгаа тайлбарлагч маань ч юм уу гэдэг хүмүүс бас ярьж байгаа. Би бол дотроо дуртай байдаг. Тий. Улсад барилдаж байгаа бүхчүүд бүх хүний хувьд бол улсын наадамд хамгийн ихний ээлжинд бол 5 давуу шүүгэрх байхгүй тий. Бүтэн жил одоо наадамд бид нар зорж бэлтгэлээ хийж шүү дээ. Тийм учраас шүүгэрх бол бас нэг зорилго. Нэгдүгээр тэгээд тэрнээс цаашаа ингээд олон даваа авах хөрвүүлэх ийм л одоо зорилготой наадам руу орж байгаа.
Тийм учраас шүүгүрнэ гэдэг бас чухал л да. Мэдээж олон хүний гавь байлгүй яг хөө. Тий. Одоо манай багш нар байж байна тий. За гэр бүл одоо бэлтгэл сургалт хийх нөхцөл болцоогоор хангаж байгаа бөхөө дэмждэг одоо олон хүмүүс байгаа шүү дээ. Намайг одоо анх аймгийн арслан болоод эхэлж яхад манай нөгөө яг миний хувьд бол хөтлийн цэмж хоо уцаад компани тий. Шоудер захирал маань одоо бас их тусал дэмжиж тухайн үед одоо аймгийн арслан цалтай барилж эхэлж яхад маш их дэмжлэг тусалцаа болж байсан. Одоо ч болж байгаа. Өнөөдөр бол би Gem International компани дээр барилдаж байгаа шүү дээ. Тэдний одоо ажилчин гэдэг компани одоо юу гэдэг тийм иймэрхүү байдалтай байгаа. За Даян клуб гэдэг манай одоо Завхан аймгийн голцоо залуучууд буюу одоо чөлөөтөхийн хүнджин одоо бэлдэх зорилготой клуб байгаа тийм. Энэ клуб маань болохоор манай Монгол улсын тод мандаа уяач 5 дахь транс компани захирал давагдж ах болон бусад бөхөө дэмждэг тийм хүмүүс маань одоо бид нарыг дэмжиж ингээд явж байгаа. Тэгээд бөхөө дэмжиж байгаа одоо энэ бүх хүмүүстээ энэ завшааныг ашиглаад албан ёсоор одоо баярлалаа гэж хэлмээр байна тийм. Саяхан тэгэхээр харцаг цолтнууд түндэтгэл үзүүлэх барилдаанд та төрүүлсэн тий. Тэр барилдааныг Gem International компани ивент итгэсэн үү тий? Тийм. Монгол улсын харцаг цолтон түндэтгэл үзүүлэх барилдаа ингэ болсон. Тийм манай Gem International компани өөрөө 10 дахь жилдээ одоо албан ёсоор жил болгоо ивент гэж зохион байгуулдаг ийм одоо уламжлал болсон барилдаа сая болсон. Тийм дэвчүүд сайхан өргөө сайхан барилдаа болсон. Даян клубыг байгуулах шалтгаан маань бол угаасаа гончиг дамд маань өөрөө нөгөө улсын наадамд үзүүлсэн. Тэгээд тэрнээс хойш ганц 2 жилийн дараа яг нутгаас нь хүүхдүүд яг өөр дөр нь ихэлсэн. Ер нь нөгөө завхныхаа бүхий хөгжлийн төлөө, ирээдүйн төлөө гээд энэ хүүхдүүдийг өөр дөр хичээлүүдийг бүр чөлөөтөөр нь багаас нь ингээд зөв сургалтаа хичээлүүдийгээд ингээд ихэлсэн юм аа. Тэгээд тэрнээс хойш одоо 2 3 жил болж байна тийм. Тэгээд одоо эн чинь яг улсын цолтоо чимэд ондон маань ноднгийн наадмаар төрчлөө аймгийн арслан гэхэд 3 4 аймгийн заан начин тэгээ сумын заанууд гээд 3 4 төрлөө ганцхан үндэсний бүх гэхгүй чөлөөт бүхээр оруулъя гээд их спорт зөв сүрээ тавьчвал энэ хүүхдүүд маань цаашаа мих сурах цаашаа үзэл дэвчих хамаагүй л болдог. Яг хоо мэдээж юм эхэлж байгаа юм чинь тодорхой хэмжээний бас айхц гарч байгаа. Миний хувийн бодлоор бол сүүлийн 2 жилийн одоо улсын аваргаар бол хүн чингийн бүхчүүдийн тоог эрс нэмсэн. Ядаж л болж байна. 15 6 жилийн өмнөх одоо гончиг дамбыг та манай үзэгчдэд хэлээч. Ямар шохон хүүхэд орж ирж ирсэн. Танд одоо мэдээж бас нэг зан чанар нь таалагдсан болоод л та шавар явсан байгаа шүү дээ, тийм ээ. Хөдөөнөөс бүх болно гэж ороод ирсэн. Алдар спортороо мөн үү гэсэн мөн гэсэн би бүх болгосон гэсэн чи хаанаас ирсэн завхнаас гэсэн хинтээ ирсэн гэсэн машинтаа ирсэн гэсэн тэнд байж байгаа сумья тэр банчгал ийм өндөр тийм нэг залуу ирсэн хөөхөн эвсэлтэй. Тэгэл ер нь бүх болно гэж тууштай хичээсэн. Тэрнийхээ хүчээр одоо улсын наадамд үзүүлчлээ. Ерөнхийдөө манай алдар одоо яг тэр үед цогоо шосоогш хоёрын шавнар гарч ирээг байсан. Тэ? Дөнгөж зохиож ирсэн. Тий, зохиож ирсэн. Би баг ихний шавнарын нэг штэ. За үндсэндээ чөлөөтийн бэлтгэл дуусч явах шиг байна тий. Одоо өнөөдөр та ямар ажилттай байлаа? За өдөөс хойш хүчний бэлтгэл тийм дээ. Өглөө ерөнхийдөө дижин дээр сайхан одоо хүмүүс өдөөс хойш хүчний бэлтгэлүүд хий. Хүчний бэлтгэл дээр бид нар нэвтрүүлгээ өргөжлүүлж болно тий.
Биеийн ханжинд мэдээж тааруулж бэлтгэл одоо хүчний бэлтгэлүүдээ хийх бах тий. Одоо шахалт. Тэг нь мэдээж жоохон маста жидтэй хүн бол бас маста гэж бас жоохон тамир хүч сайн байдаг л да. Ер нь та бас жин нэмхийг эрмэлздэг эсвэл одоо тогтмол барихыг боддог уу? Үндэсний бүхий дүрм маань өөрөө жоохон жинтэй байх шаардлагатай тийм дүрмтэй байна. Тийм учраас жим бол заашгүй хэрэгтэй үндэсний бүх барилдахад. Миний жим бол одоо бас нэг ихтэй орохгүй ер нь тийм багш жинтэй дунд зэрэг жинтэй хүмүүстэй л орж байна. Сая таны багшаас асуулаа. Ер нь ямар мөхийг гаргууд сайн ийдгийг гэсэн чинь маш олон мөхтэй чөлөөтөр барилддаг учраас давуу таална гэж хэлж байна л да. Таны маш сайн гарамгай сайн хийдэг мөх гэвэл жин жоохон 110-аас доош хилтэй багт хүний хөлд сайн хурцээд идэв гэсэн. Тэгээ одоо бол бас нэг жоохон жин их болоод 20 гарчгаад жоохон хөл төрөхгүй л болчиход энэ сүүлийн үед. Тийм тэгээд бас зогсох барьцны барилдаан руу орох маягтай болоод байна шүү дээ. Хамгийн одоо бас хийж бардаггүй мэх гэвэл та тийм их би байна шүү дээ. Одоо ер нь өмсчл барахгүй болчиход шүү дээ. Тийм өмсч чадахгүй болчиход. Оролдож бол нэлээ үзсэн үү? Оролдож үзсэн бэлтгэл дээр бас давтсан шүү дээ. Тий, тэгээд барилдаан дээр жоохон эвгүй. Ер нь гэхдээ бүхий мэх чи өөрөө бас юу юм бэ лээ. Нөгөө хүнд биеийн галбирт тохирсон мехнүүд гэж байна. Тий, тэрийг бас олж сонгож сурах шаардлагатай хийж ажилласан шүү. Бэлтгэл сургуульд ер нь бол байнгын бэлтгэлтэй байгаа бөхчүүдүүд нэлээ сайн барилддаг. Ер нь бол дэвжэн дээр шигс анзаардаг шүү дээ тий. Бэлтгэл мотой бөхчүүд ингээл маш биеийн суйлдаад байгаа юм шиг харагддаг тий. Ядарч тий. Тэгэхээр таны хувьд бол бас ингээл бэлтгэл сургуультай байнгын ингээд хийгээд байх ийм боломж юу юм бэ нүү? Байна. Зарим бас бөхчүүд бол нөгөө цаа талнаас амьдрал ахгүй гэж байна шүү дээ тий. Тий байгаа. Барилдахын тулд өөрийгөө байнгын бэлтгэлтэй байлгахгүй болохгүй. Муу бэлтгэлтэй тэгээ бүх өргөрөө ч юм уу наад руу орох юм бол тэгээд нөгөө санаа байгаад дэв сачийн өрөхгүй гэчээр хийл өөрийгөө зовоосон тасад болно шүү дээ. Тийм учраас нэгдэд тэрлөө орж байгаа юм чинь бие биелэн сайн байх шаардлагатай. Тий. За тэгээд аргын амьдрал мэдээж явна шүү дээ. Явах ёстой тий. Тэрийг бол мэдээж одоо гэр бүлийн хүн тэгэл одоо ард байгаа хүмүүс маань тэгээд одоо боломжоор амирчны гэр бүл чинь бас ирэн жоохон ачаал ихтэй. Тий. Би бол гэр бүлийнхээ ажилд их баг тусалдаг хүн шүү дээ. Тий. Мэргэжлийн тамирчин байхын тулд яах ёстой бэлтгэл хийн, амарнд бэлтгэл хийн, амар тий. Нэг бэлтгэл хийчээд дараагийн бэлтгэл хийхдээ амарж бие бэлтгэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас одоо гэр бүлийн ажилд болцсон их баг тэгээд тэр мэргэжлийн тамирчны өндөр формыг одоо 10 жил ч юм уу 20 жил 30 жил барьж байгаа хүмүүс бол ер нь их одоо жинхэнэ одоо спортод одоо хичээл гэж барилдах гэж төрсөн тийм л одоо хүмүүс байдаг. Тийм. Жохон хүндэлтэй. Ард түмэн ер нь бол их танаас их хүлээлттэй байдаг гэдгийг та ер нь өөрөө анзаардаг уу? Анзаарна. Тий. Анзаарж байгаа. Би тийм учраас бас хичээгээд ер нь хичээж байгаа. Өөртөө боломжоор. Түүнийг мэдрэхэд ер нь ямар аа? Хүнд өртөө ч юм шиг санагддаг гайдаагүй. Тий. Тийг санагддаг. Би ямар ч хэлсэн нэлээд одоо зүтгэж жагаад нэлээд одоо хичээж жагаад үнэхээр одоо болохгүй бол тэгээ тэр үед нь одоо бас нэг юм ярина да. Амжилт үзүүлэхийн төлөө зүтгэж байна тий. Одоо яг эцсийн мөчөө хүртэл зүтгэхэд тэгээ тэр үед одоо тэгээ үнэхээр одоо болох нь болохгүй нь тэр үед бас нэг юм ярих байх. Багшаар нь ер нь хичнээн жил хичээл ажиллаж байна. Аймгийн арслан болоод, улсын начин болоод, өсгөдөр болоод тэгээ гар тэгээд энэ том цолыг хүртсэн байгаа. 7-8 жил болж байна одоо тийм. Манай алдар спорт тоонооны одоо биеийн тайвар чирэгчлэн төвгээд байгаа. Энэ анх 2000 онд нэгдээд тэгээд тэрнээс хойш одоо үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байгаа. Алдар спорт хоороо гэдгээрээ одоо манай чинь харьяалтай улсын бүх байна. Завхан, ар хангаа, өвөр хангаа, өмнөгөө гэдэг үндэсний бүхийн бөхчүүд их хамрагддаг учраас
наадмын дээр бол юу ганцхан хүнийг дэмждэг шүү дээ. Айгу олон хүн дэмждэг айгу. Самбар дээр байгаа манай одоо энэ зааланд одоо бэлтгэл хийгээд амжилт гаргасан одоо бөхчүүд бол энэ их спортын тамирчид ингээд байж байна л да. За бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт орсон танд маш их баярлалаа. Танд маш өндөр амжилт хүсье. Магадгүй одоо би асуугаагүй тэ та нэг ингээд ярьчихмаар зүйл байсан юм а гэх юм бол нэвтрүүлгийн төгсгөлд хэлээч. Намайг бас нэвтрүүлэгтээ өөрсөн та бүхэнд баярлалаа. Тэгээд яг бид нар нөгөө одоо Facebook одоо сошиал медиануудыг харж л байгаа л да. Тэгээд яг хүмүүс одоо надаас асуух мэдхийг хүссэн одоо энэ төр юмнууд байх шиг баг. Тэгээд тэрнийхээ дагуу бас одоо оруулаач гэсэн саналууд бас байсан тий. Тэгээд би бол харсан. Тэгээд мэдээж одоо олон хүн ингэж хүсэж байгаа юм чинь одоо өөрийн чинь асуултанд одоо боломжоор хариулт өгнө тий. Хүмүүс бас хүсээд асуух гад байгаа юм чинь гэж бодсон. Нэгдүгээр хоёрдугаар сошиал медиануудаар бүхийг ч юм уу бөхчүүдийг ч юм уу шүүмжилдэг. Тэр нь яг мэрэгжлийн хүн шүүмжилж ийнэ үгүй тий. Би бол мэрэгжлийн биш хүн одоо яг өөр хөндлөнгийн юмыг одоо тааж шүүмжлэхтэй бол жоохон эсрэг барьцуутай тий. За энэ ийм байгаад байна шүү. Надад ийм санал байна гэдэг. За энэ дээр чинь засъя тий. Одоо ийм санаа байна гэдэг юм уу. Тэр талаас нь их ярьж байвал их зүгээр юм шиг санагддгийн. Тэгээд манай одоо энэ цаг үед барилж байгаа манай үеийн бөхчүүд бид нар яах вэ тэгээд одоо бас ард түмэн бөхөө үзэх гээл хөөргөн сайхан цуглацгаацсан байдаг. Тэгэл одоо ирж барилцаахгүй байна гээл одоо бас тийм мэдээлүүд зөндөл гарч л байгаа. Тэгээд мэдээж зүгээр өдөр болгон барилдах боломжтой бол бүгдөө очиод цагаан барилцгаана тий. Жижигхэн гимтэл ойр зургийн одоо ажил төрөл бас хүнд ч юмуд байгаа ш тий. Тэр шалтгаануудаас болоод ганц нэг барилдаа үнждэг ч юм уу тийм юмуд байгаа. Энийг бол одоо үзэгчд ард түмэн бол зөвөр ойлгох нэгэнтээ одоо бүхийн тухай ярьж байгаа юм шиг энийг бас ярих гэж бодож байна. Ийм байна. За тэгээд танаа нэвтрүүлгийн одоо хамт олон бүгдөөрэнд нь ажлын амжилт хүсье. Тий. За. За баярлалаа. За. Монголын үндэснийхөө бүхийн жудгийг тэргүүндээ дэдэлсэн хээгүү гүндүү үгдгээрээ олондоо хайрлагдсан Монгол улсын гард Батнасангийн гончиг дамтай энэ удаад ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй.